За Сэлэнгэ аймгийн хэмжээнд 17-6 тусган байдаг. За аймгийн хэмжээнд 425 орчим ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд байдаг. Эрүүл мэндийн яам бол хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын хамтарсан тушаалаар хөгжлийн бэрхшээл төвхтэй эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссыг одоо аймагт байгуулсан. За манай салбар комиссны 7 хүний бүрэлдэхүүнтэй. За энэ комиссаараа бол аймгийн хэмжээнд дэх ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг одоо талаар шийдвэр гаргах, тэдний хөгжлийг дэмжих асуудлуудыг одоо бид 14 хоногт нэг удаа одоо хуралддаг. Комиссийн хурлаар ялгаатай хэрэгцээтэй 0-18 насны хүүхдүүдийн асуудлыг бол бид шийдвэрлэж ажилладаг. За үүн дотроо тухайн хүүхдэд яг тохирсон хөгжлийн төлөвлөгөө боловсруулж ажилладаг. За бид нар хамгийн түрүүнд эцэг эхтэй ярилцдаг. За танай хүүхдэд яг өнөөдрийн нөхцөл эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын талаас шаардлагатай дэмжлэг үйлчилгээ юу байна гэдгийг эцэг эхтэй ярилцаж тодорхойлоод за яг энэ тодорхойлолтондоо үндэслээд бид ойрын болон хэтийн төлөвлөгөө боловсруулалт ажилладаг байна. Салбар комисс маань одоо Сэлэнгэ аймгийн гэр бүл хүүхд хөгжлийн газрын төхөн төв дээр бас үйл ажиллагаа төвлөрүүлж ажиллаж байгаа. За бидний хувьд бас нэг давуу тал нь Японы хүүхд хэвийг сантай хамтран тэгш хүртээмжтэй цогц үйлчлэгээ бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төсөл хамгаалснаар бас илүү бас хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдтэй хамтран ажиллах арга зүгээр хангахад бас нэлээд төлөвлөс олж давуу тал болж байна. За энэ төлөвлөгөө маань ерөнхийдөө хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, мөн давхар эцэг эх асран хамгаалагчдын сэтгэл зүй бас хэр байгаа вэ? Тэр талыг бас ярилцаж үндсэн дээр хүүхдийнхаа төлөвлөгөөг хэтийн болон ойрын гэж төлөвлөж гаргадаг байгаа. Хамгийн анх бол хүүхдийн ялгаатай хэрэгцээтэй хүүхд маань нэг ийм хэрэгцээ шаардлага байгаа юм байна. Энэ тал руугаа хүүхд маань нэг жоохон хоцрогдолтой байгаа юм байна гэж ер нь бол анхан шатанд эцэг эхчүүд ер нь бол хүүхдүүдэд бас маш их ажиглаж явах хэрэгтэй. Үнэхээр хүүхд маань ийм хоцрогдолтой байна гэж үзвэл нарийн мэрэгжлийн эмчтэр очиод оншоо баталгаажуулаад онш баталгаажиж ирсний дараа манай комисс дээр хүүхд маань орж ирдэг байна. Тэгээд комиссийн зүгээс болохоор дахин хүүхдэд шаардлагатай хөгжлийн дэмжлэгийн төлөвлөгөөг боловсруулад хүүхдийг дараагийн тусламж үйлчилгээнүүдэд нь холбон зочилдог. Магадгүй тухайн хүүхд маань оншин батлагтаад ирсэн тохиолдолд эцэг эхчүүд болон хүүхдүүдийн зүгээс болохоор санаа зовох зүйлдгүй. Учир нь яг та бүхний хэрэгцээ шаардлага тохирсон салбарын төлөөлөлтэй манай салбар комисс маань ажилладаг учраас та бүхэндээ шаардлагатай тусламж үйлчилгээг дэмжлэгт хамруулахад бол бэлэн байгаа учраас санаа зовох зүйлгүй гэж